Сүүлийн 40 жилийн турш улс төр нийгмийн эдийн засгийн гүн хямралд өртсөн Аргентин улс тартагтаа тулж байна. Өдрөөс өдөрт өргөжлөгдөх мөнгөний ханш, ажилгүйдэл, ядуурл, авилгал гээд зарим талаараа манай улсыг санагдуулсан энэ улсын хувь заяа бараг сүрэх төгсөн байлаа. Ийхүү цөврөлтөө авсан ард түмэнж тухайн жилийн 10 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар нэгэн маш туйлынтай сонирхолтой эрхмийг сонгосон юм. Энэ бол өөрийгөө либертар үзэл баримталтай анархо капиталист хэмээн тунхагласан эдийн засагч Хавьер Милле. Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө л тэрээр ард түмэндээ хандаж хэлж байгаа. Бидэнд мөнгө байхгүй хэмээн зарлаж Аргентин улсыг жинхэнэ чөлөөт эдийн засгийн замаар загнуулахыг амлаж. Эхэндээ түүний энэ сүрхий даржин амлалтуудыг Аргентины ард түмэн ба олон улсын ажиглагчид, судлаач нар тийм ч амархан биелэх боломжгүй гэж үзэж байсан ч 2023 онд жилийн 211% инфляцтай байсан Аргентины эдийн засаг өдгөө 2.7% болтлоо буурч байнгын савлгаанд байдаг байсан мөнгөний ханш бараг анхудаа шахуу тогтворцсон байна. Энэ нь өөрөөр гэвэл 2023 оны эхэнд ердөө $420 тэнцдэг байсан Аргентин хүний цалин өнөөдрийн байдлаар $1700 тэнцдэг болсон гэсэн үг юм. Харин энэ бүх үр дүн ердөө нэг жилийн дотор гарсан гэж та боддоо. Тиймээс бид өнөөдрийн бичлэгээр Аргентин улсын эдийн засаг тохиосон гайхамшигтай гэх үзэгдлийн талаар тайлбарлаж, Монгол улс энэ замлаар хөгжих боломжтой эсэд хариулт өгөхөөр оролдох болно.